158 дугаар сэдв. 22 дугаар удааны Азия төвийн хор тавтартай тэмцэх хурал уулуулана хуралдсан байна л да. Тус хурлын тэргүүлэгч Хойшишан гэлсэн дийлхийд хор тавтартай тэмцэх холбоо 42 улсын ард иргэднээс уулуулана. Энэ хор тавдар олвол өгсөнтэй тэмцэх үү гэж ингэж асууж энэ танилтыг нь ойлгосон юм байна. Тэгэхэд бол дунд улс бол 143 хүн бол тим гэж хариулжээ. Гэвч Америк улсын яна 113 хүн тим гэж хариулж. Иймээс бол хор тавдрын тухай танилтыг дээшлүүлэх чухалтай байдаг. Тэгвэл нийгэмдэр хүмүүсийн хилцдгээр бол хор тавдар олсон хүмүүс олонх нь айгаад өгдөг гэж хэлдэг. Энэ чухам үнэ юу? Энэ талаар хөнгөө өгчта тайлбарж өгөх болов уу? 158 дугаар сэдв. Хор тавдар олвол өхнө гэдэг энэ үзэлтийг бас буруу юм аа. Зөв ойлгох ёстой шүү дээ. Хор тавдрын өвчин олсон хүмүүсийн өгөхт бол 3 төрлийн асуудлууд байна л дээ. Нэгдүгээр нэг хэсэг хүмүүс бол шууд айгаад өгчөж байгаа юм. Бас нэг хүмүүсүүд нь бол айд зочирдсноос болоод өөр өвчнгүүдийн тэр хүндрээд ингээд өгөх асуудал байна. Хамгийн сүүлчийн нэг хэсэг хүмүүсүүд нь бол харин жинхэнэ хор тавдрын өвчнөөрөө таал дуусж байгаа юм аа. За ингээд хор тавдрыг бол урьдчилан сэргийлж болох юм. Эмчилж болно. Ийм болохдоор олон хүмүүсүүд энэ талаар сайн ойлгохгүй айд зочирдож байгаа байхгүй юу. Тэгээд биеинд нь маш их хэмжээний ургал үүсээд тэгээд амь насыг нэвчлүүлж байгаа юм аа. Энийг ойлгох нь бол маш их чухал. Хор тавдрыг бол үнэхээр эмчилж болно шүү. Сэргийлж ч болно. За нэгдүгээр байдлаас нь бид нар үзье. Гэмт хор тавдрын өвчин оллоо гэд ингээд сонсонгуудаа сэтгэлийн маш их тийм муу энерги гэдэг юм уу, сэтгэл нь маш их хөдлөж бачимдад сандарж байгаа байхгүй. Энэ үед цусан даралт нь өндөртөн тийм ээ. Биеийн дотор их хэмжээний химийн бодис, даралтын гормонууд шүүрслэнд. За ингэнгүүт нь хэрвээ уулаасаа зүрх цусан судас нь нарийсчихсан байсан болвол цусан судас нь атуурсан байсан байх бол цасан дар хэрүү унж байгаа юм л да. Тэгээд улам байдлыг нь цасан дар хянуу унахаас илүү юм болж штэ. Тэгээд бүх үеийнхэн цусан судас нь нагшаад цусан даралт нь өндөртөөд тэгээд зүрхнээ булчинд нь цус дутагдаад гэмт өөхөх аюул тулгарч байгаа байхгүй юу. За энэ бол гэмт өөхөх юм. Шууд сонсоол өгсөн хүмүүсүүд байдаг штэ. За энэ байна. Хоёрдугаар шалтгаан нь бол хор тавдраас айгаа зочирдсноос болоод мэдрэлийн системийн нөлөөлөд. За тэгээд мэдрэлийн системийн нөлөөлөхөд цаашаа эргээд дотоод шүүрлийн нөлөөлөө. Цаашаа эргээд дархлагын систем, өвчнийг эсэргүүцэх системийг нөлөөлнө. Ингээд бүх биеийн доторх чинь бодисын солилцоон самууралд орж байна. За тэгээд хэрвээ цусан судас нь атуурсан байвал улам амархан цаашаа цусан судас нь атуурах, бөглөрөх. За түүнчлэн биеийн дархалгаа нь буурахтаар олон зүйлийн өвчнүүд олох, өвчнийг эсэргүүцэх хүчин төдөл нь буурах. Ингээд өвчнийг нь улам цааш нь хөгжүүлээд муу талд нь молгоод ингээд нэг хэсэг хүмүүс өөр өвчнөр яг хор тавдраараа бас ингээдгүй болчихж байгаа юм. За бас нэг хэсэг хүмүүс нь бол хамгийн сүүлчийн хэсэг хүмүүсүүд бол жинхэнэ хор тавдраасаа болоод хор тавдар чинь ойр орчмынхаа эд эрхтнүүдийг нөлөөлөө тэгээд бүх эрхтэн дамжаа тэр эрхтнийх нь үйл ажиллагаагийг доройтүүлээ тэгээд ингээд хор тавдраар амь насаа алдаж байгаа юм л да. Би энд нэг жишээ хэлье гэж бодож байна. Энэ хоёр хүнээ оншиг нь буруу хэлээд өгсөн. Нэг нь хор тавдар олсон, нэг нь хор тавдар олоогүй хүн. Хооронд нь солио хэлээ өгсөн чинь харин хор тавдар олоогүй хүн нь өгцсөн, хор тавдар олсон хүн нь харин амьдрцсан гэж байгаа байхгүй юу. Иймэрхүү жишээнүүд олон байд юм л да. Энд би бас нэг жишээ хэлье гэж бодож байна. Миний таньдаг энэ солиотны эмнэлэг хорооны эмчүүд байна штэ. Тэр солиотой хүнд бас хор тавдар туссан штэ, мэдээж ойлгомжтой. Тэгээд тэр хүмүүсүүд бол яах ч хөөж байгаа байхгүй. Бүх биеэр нь хор тавдар тарцсан байхад хичнээн жил ажигчгүй явж яадаг гэж. Тэд нар явна, даралт байхгүй, айхгүй. Тийм болохдоо хор тавдар олсон ч тийм амархан өгчихгүй байгаа байхгүй юу. Тийм болохдоо энэ хор тавдрын тухайтай ойлгоод мэдээд түүнийг яланд авах
ийм эрч зоргийг бий оруулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Хүнд бол их хэмжээний тийм одоо нууц хүчин чадал байна. Тэгээд маш их том одоо энэ дархалгаагийн систем байна. Эднэрийг бүр сэрээж болох болцоотой. За тэгээд өөрөө өвчнийг ялан давна гэд зоригтой сүстэй байгаад дээрээс нь эмчтэй сайхан хавсралцал. Тэгвэл одоо энэ өвчин чинь бол өөрөө эдгэрж болно. Ерэн сэтгэл санаагийн зөв тавиад өөрийн зөв хөтлж авч яваад эмчтэй сайхан одоо хавсарцах юм бол хор тавдарч гэсэн эдгэрч өвчин биш шүү дээ. Энийг их ойлгох хэрэгтэй байгаа юм. Бид нар одоо хүний биеийн талаар нэг ойлгож үзье л дээ. Бид нарын одоо энэ сэтгэл санаанаа энэ хувирал гарах үед сэтгэл зүйгээс болоод уурга тархины төвд өөрчлөлт оруулдаг, тийм ээ. Ингээд зарлиг буруу гарах юм уу? За ингээд нөлөө цаашаа нөлөөлөх дээр мэдрэлийн системийг нөлөөлөөд дотоод шүүрлийн булчиргаа нөлөөлөөд дархалгааг нөлөөлөөд цаашаа улам ахихтараа л одоо ингээд бүх биеийн эрүүл үйл ажиллагаануудыг нөлөөлөөд ингээд дархалгаа муудаал амархан өвчин олж байгаа байхгүй юу. Энэ одоо олон судалгаанууд байна л дээ. За хүн одоо онцгийн их тийм уураж, хилнэх, бачимдах одоогүй бол их гутарж зовох үед бол хүний биеинд одоо өөрийгөө эрүүлжүүлдэг энэ иммунитийн эс бол яанаг бол 180%. 80%-аар ингээд доройтлын байдалд орж ирдэг. Дархалгааг эсэргүүцэх хүчин чадал нь 80% буурдаг гэж байгаа байхгүй юу. За тэгэх юм бол одоо энэ төвнөр барахгүйгээр хүний биеийн дотор маш их хэмжээний одоо чөлөөт бүлэг хорт бодис за чанагшлуул цаашаа одоо хүн маш амархан хөгшрөх, өвчлөх ийм олон зүйлийн шалтгаанууд үүсэж байгаа юм л та. Одоо энэ эмнэлэг дээр бол ийм илрэл зөндөө л байдаг юм. Яагаад гэвэл энэ хүмсүүд хор тавдар болсон хүмсүүд хор тавдар олонхаа өмнө нэг хэсэг хугацаанд 1-2 жилийн хугацаанд ч юм уу маш их сэтгэлийн даралтай маш их гуйтгарлсан зовоорчсон байдаг л дээ. Ийм байдлаас болоод одоо хүний энэ хор тавдар олох нормыг дээшлүүлж байгаа байхгүй юу. Одоо хүний биеийн дархалгаагийн систем гэдэг бол маш их тийм нарилэг бүтэцтэй маш их чадaltaй юм цэрэг анги юм. Тэнд бол одоо чухам бум төмөн цэргүүд байна. Тэнд бол одоо өвчнийг одоо бактерийг иддэг эсэн байна. Тэрийг баж уйдаг, уусгадаг одоо бодисууд байна. Олон их ийм цугаараа ийм хүчин чадалтай. Хэрвээ түүнийг одоо нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгөх юм бол тэр бол маш бүрэн төгс цэрэг анги байхгүй юу. Гэвч одоо бид нарын сэтгэл зовох юм уу, малан зүйлийн одоо нөхцөлийг нь бүрдүүлэхгүй. За шимт хичээлийн нөхцөл байна, биеийн нөхцөл нь байна. За дээрээс нь одоо уурал ширлэх юм уу, гутар зовох үйлдэ чинь энэ цэрэг ангиэл гарч ирэл дан хийхээр явахтаар чинь дээрээс удирдах байгаа газар нь буруу тийш нь удирдах юм уу, удирдлагын нөлөөлөд байна шүү дээ. Дахин ийм явдал болоод байхтаар чинь тэгээд одоо нэг өвчнээ голомт чинь ихсээд ямар ч хүчтэй цэрэг байсан ч одоо хүчрэгдэхгүй хэмжээнд хүрчихэж байгаа байхгүй юу. Ийм болохдоор бид нар өөрийг нь зөв хөтлж авч явна гэдэг бол маш их чухал юм байна л да. Ер нь бол сэтгэл зүй бол одоо хүний биеийн дархалгааг бол одоо шууд нөлөөлдөг. Энд одоо олон зүйлийн судалгаанууд байна л дээ. Хүний биеийн дотор одоо өөрийг нь одоо эрүүлжүүлэх одоо тэр хор тавдрын эс ч юм уу гаднаас ирсэн одоо тэр бодисуудыг шууд алдаг, устгадаг эсүүд бол одоо бидний сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг. Энэ судалгаанаар бол ингэж байгаа хөө хүний биеийн дотор бол одоо тэр алах чадвартай эс кин гэдэг эс бол ерөөсөө л одоо сэтгэл зүйн дотор бол шууд холбогдолтой. Хэрвээ хүн 20 минут л баярлангүй байх юм уу одоо тийм хөөрлийн байдалд байхад бол энэ эс бол шууд нэмэгддэг. Энэ бол судалгаан дээр баталсан байгаа. Дээрээс нь бол одоо энэ хүн ингээд гутарж зовох юм уу, ийм үү дайсных юм уу, ийм байдлын үед бол лимбагийн эс чинь бол шууд уруугаан ундаг. За ингээл одоо ойлгомжтой шүү дээ. Энэ дархалгаа чинь муудах, сайдрах гэдэг чинь энэ дөр бол шууд илэрхий одоо батлагдсан байж идэг. Тийм болохоор бид нар одоо энэ хэрвээ одоо хар тавдралаад гунж утар бол одоо аюул болох гэдэг байгаа байхгүй юу. Тиймээс бид нар өөрийнхөө үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй. Бид нар өөрийгөө зөв жолоодох хэрэгтэй. Өвчнийг ялан давах сэтгэлийн тамиртай, ийм зоригтой байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ одоо та гутар зовоод байх юм бол одоо энэ системууд чинь ажиллахгүй болж байна шүү дээ. Тэгээд одоо энэ ботегийг заавал одоо олж харах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ та одоо энэ зөв ойлгоод одоо гутарсан дээрээ, зовсон дээрээ, яасан дээрээ бодит байдлыг өөрчилж чадахгүй. Тийм болохоор за яг уу энэ өвчнийг хүлээж авах хэрэгтэй байхгүй юу.
Хамаагүй миний биед нэгэнтээ миний ис өөрийн эрүүл ис хувирал одоо хор тавдар болцсон юм байна. Гаднаас гүгээд ороод ирсэн юм биш. Гэвч юуныг ялан давна гэж бодох хэрэгтэй. Дээрээс нь одоо хэдийн хугацаа амьдр хүн болгон л өгөхөөс цааш одоо юунд нь тэгтэл их утраад байх уу? Давна гэсэн бодлыг л заавал гаргах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд одоо өөрийг нь зөв тийш нь хөтлөө тийм ээ. Өөрийнхөө одоо энэ байдлуудаа найз нөхдөд ярьж болно, уул хангайдаа ярьж болно. Ингээд авч хаях хэрэгтэй. Тэгээд өөрийг хэдийн хэмжээнд л одоо зөв авах хөтлж авч явна. Хэдийн хэмжээгээр таны өвчнийг эсэргүүцэх хүчин чадал чинь сайн болох ёстой байхгүй юу. За тэгээд хэрвээ одоо энэ өөрөө хэрвээ тэндээ одоо үнэхээр ганцаараа гаргаж чадахгүй бол манай сурвалжлагын төвөд ирж болно шүү дээ. Манай энд чинь бол хүн болгоныг хүлээж авна. Манай одоо эрүүл амьдрах арга ухааныг суралцах, өөрийгөө эрүүлжүүлэх энэ хичээлд оролцох хэрэгтэй. Ингээд энд маш олон хүмүүс байна. Энд ярилцах хичээлүүд бий, энд таныг баярлах хичээлүүд бий. Ингүүл таны биеийн дотор байгаа тэр хор тавдрыг одоо устгадаг эс чинь чадан сайн болно шүү дээ. Тэгвэл тэднэрт хор тавдрын эсийн устгаж чадах чадвар чинь сайн болоод ингээд сэтгэл чинь сайн болоод ингээд яхан болов таны өвчин чинь өөрөө эдгэрэх боломжууд энд одоо бөрлөдөж байгаа байхгүй. Ер нь ч манай энэ зөндөө өвчнгүүд л эдгэрчил байгаа л да. Бид нар заавал тэр сэтгэлийнхэн одоо тэр дараасаас одоо гарч ирэх хэрэгтэй. Заавал тэнийг авч хаях хэрэгтэй. Гэвч бол хүн бол нааштай ер нь бол хоосон бодоод юмд хүрдэг байхгүй юу. Би тэнд байгаа нэг юмыг авъяаг үл заавал очиж үйл хөдөлгөөн хийсэнд л авч чаддаг байхгүй. Тиймээс сэтгэл гаргах хэрэгтэй. Заавал одоо тэр гэртээ бөглөө суух юм бас өөрөө зүтгэл гаргаад сэтгэлээ өөрчлөөд хүмүүстэй яриад юм өвчнийг авч яах ийм талын үйл ажиллагаанууд хийх хэрэгтэй. Жишээлбэл манай энэ хичээлд суралцах юм бол та энэ дэрснээрээ таны сэтгэл чинь одоо жинхэнэ үйл ажиллагаа хийж байгаа байхгүй. Таны сэтгэл чинь өөрчлөгдөн. Энд олон хүнтэй танилцсан, олон хүнтэй ярилцсан тийм ээ өөрчлөгдөж болж. Агуу бол та тийм боломж байхгүй бол одоо найз нөхдөөрөө яв хамаагүй гадаас дотгошоо яваад энэ өвчнийг яаж байх вэ суралцаж болно шүү дээ. Одоо суралцах газар зөндөө шүү дээ. За энэ телевизээрч л байна, энэ интернетээр ч л байна, бас тусгай ийм хөмжил явуулдаг газар ч л байгаа байх гэж би бодож байна. За ийм болохдоор ингээд одоо биеийн дотроо их хэмжээний сайн энергийг үүсгэх хэрэгтэй. Сайн гормоныг үүсгэх хэрэгтэй. Ингэх юм бол нөхцөлийг бүрдүүлж чадах юм бол гайхамшигыг одоо бүтээж болно. Би энд нэг жишээ хэлчихье гэж бодож байна. 2007 оны 11 сарын 29-ний өдөр одоо манай төв телевизээр одоо хүн болоод нийхэм гэсэн ийм булангаар гарч байсан. Амь насанд одоо хайр хүртээе гэсэн ухаантай байсан. Тэн дээр бол нэг Жамунли гэдэг нэг 36 настай эмэгтэй хүн болоод яасан юм гээл савнаа хор тавдар болчих. Тэгээд одоо аль имлэгд очиж хүлээж авахгүй байгаа байхгүй юу. Ерөөсөн 6 насараас давахгүй гэж эмчнэр хэлж байсан. Тэгээд зарим үедээ бүр 10 минутад тутамдаа нэг зүү зогсож байгаа байхгүй. Өвдөд тэр хөлн өвдөд одоо тэр баг ясандан шилжсэн байна. Хөлн өвдөж яана одоо энэ хор тавдараас хүлээж авахгүй. Тэгээд одоо нэг найзынхаа танилцуулгаар Бээжингийн Сунтангийн халамжлан үдэх эмнэлэг. За халамжлан үдэх эмнэлэггүй зарим хүн ойлгохгүй байж болох яамаг зүйл энэ бол хүнд өвчтэй хүмүүсүүдийг энд ачраад халамжлаад тэгээд нөгөө ертөнц рүү нь явуулж байдаг. Ийм газар л байхгүй юу. Тэгээд энэ дэрснийхэн дараа 2 жилийн дараа гайхамшиг үүсээд энэ хүн ирүүлжээд эмнэлгээс гарсан байгаа юм л да. Энэний тухайд бол одон өдөр юугаар төвийн телевизээр гарсан юм. Тэр хүн яагаад ингэж одоо эдгэрчих вэ гэдээ одоо эмчнэрээс очиод одоо юу үзүүлж байгаа вэ? Тэрний явцыг бүр их нарийн үзүүлж байсан л дээ. Одоо ч гэсэн энэ интернет дээр байж л байх ёстой. Тэгээд эмчнэрээс асуухтаар энд бол бид нар ямар нэгэн онцгой эмчилгээ хийгээгүй, хавдрын тухайтай эмчилгээ хийгээгүй. Гэвч бол энд бол тэд нар бол хайр сэтгэлийн эмчилгээ хийсэн гэж байгаа байхгүй юу. Энд бас иймэрхүү одоо олон жил өвчлсөн настай усуд бас байгаа юм л да. Тэгээд тэд нар бас эрүүл сарвал амьдарч л байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүнд бол одоо эмчийн талаас, зовлогчийн талаас бас тэр одоо сайн дурын одоо ийм хайр хүрээдэг хүмүүсүүд байд юм байна л дээ. Тэгээд тэр хүмүүсүүд ирээд одоо юу гэж яанагвал одоо сэтгэлийн талаар их хэлж гэж. Эхлээд энэ хүн бол их хүлээж авахгүй байсан. Тэгээд зүйлд нь аажимдаа хүлээж аваад тэр хүмүүсүүдийн боттой байдлуудыг хараад сэтгэлийн сэргээд одоо өвчин чинь эдгэрж болох болцоотой байна гэж. Одоо тэр чинь одоо нэг болцоо нь бол тэр хүн их залуу байна шүү дээ. 36 настай. За тэгээд одоо ийм олон үйлдэлүүдийн доор бол тэр хүнээс сэтгэл санаа сэргээд инээ чанаагаа тэр настайчуудыг бас их очиж харгалзаад ингээд ийм ажил хийгээд ингээд байсаар байтал нөгөө биеийн дотор тархалгаагийн систем нь сайн болоод өвчнийг эсэргүүцэх хүчин сайн болоод тэр одоо хор тавдрын чинь залгидаг эсүүд нь сайн бол таараа штэ тэрийг устгадаг гэсэн. Ингээд энэ хүн 2 жилийн дараа одоо идэгцэн байгаа байхгүй. Эдгээд би ард нь бол энэ эмнэлгээс тусгайлан би бас нэг утастаж асуусан юм. Юу болсон бай тэр хүн гэсэн чинь тэр хүн нэгтэй бөрөмсөн идэгрээд эмнэлгээс гараад явсан гэсэн. Яг тэр үед бол одоо
одоо ямар нэгэн хувирал онцгийн юм гарахгүй энэ хүн ингээд эмнэлгээс эрүүл болоод гарна гэд 2 жил болж исэн байхгүй юу. Тийм болохоор энэ юунаа учраас идэгчих вэ гэвэл энд бол одоо сэтгэлийн тамир сэргсэн хүний биед маш их хэмжээний нууц хүчин чадал байгаа байхгүй. Энэ нууц хүчин чадлыг ямар нэгэн аргаар сэрээж болно. Тэгвэл хүн болгоо ингээд идэгчих юм биш. Зарим хүнд бол одоо сэргэх боломж байна. Нэг бол нас залуу байна шүү дээ. Хоёр бол энэ тохиолууд нь одоо ягсан таарж энэ хүний биеийн дотор яг ийм сайхан нөхцөл нь бүрдсэн дээрээс энэ хүний биеинд ийм чадвар байсан байна. Гэхдээ хүн болгон ингээд идэгчих бол одоо гоё л да. Гэхдээ энэ хүн болгон ингэж идэгнэхэд бол хэцүү. Ер нь тэгэхэд одоо хүний биеийн чинь зөрөө маш их шүү дээ. За яг хуу энэ 381-ний иймэрхүү маягаар идэж болно. 381-ийг сайжирч болно. 381-ийг ямар ч аргагүйгээр одоо нэг ертөнц рүү явна шүү дээ. Энийг бол одоо зөв ойлгох хэрэгтэй. За энд би нэг жишээ хэлчихье. Алшаа аймгийн эзний хушуунай дар сүрэн ээж. За 2006 оны 12 сарын одоо тэр хотон үндэстний ойртон засах орны төв болох Иргэ хотод одоо эмнэлэг дээр очиж үзүүлсэн байл тэ энэ юм одоо. Тэгээд энийг бол хорт тавдрын савнаа хорт тавдрын одоо сүүлийн хугацаанд хэлсэн гэсэн баха. За ингээд энэ тухайн 2007 он болчихно шүү дээ. Ингээд 2007 онд одоо хэдэн сар эмчлүүлээ. Тэгээд мөс засал хийхээ аргагүй. Энэ нэгтэй оройтсон байна гэж байгаа байхгүй. За тэгээд энэ мөс засал хийх аргагүй юм чинь яг удаа эмчилгээ хийн шүү дээ. Тэгээд нэг 2 сарын туршид одоо тэр юуна эмчилгээ, сацраг эмчилгээ хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд одоо харж ирнэ шүү дээ. Харж ирээд их ядраад одоо тэр хагас жил хэвтлээ гэсэн одоо тэр хүн ч юм бол бие нь маш муу одоо хоол идэж чадахгүй, шээж чадахгүй, босч явж чадахгүй одоо ерөөс аягаанч даадгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд одоо аргагүй одоо тэгээд сүүлээр нь бол энэ хүн бол юу мэдсэнгүүл өөрөө юм хор тавдар олцсон байна гэдгийг хүүгээс нь сонсцсон байгаа. Ямар нэгэн байдлаар дамаа сонсоод хүүн бол их зөөлөвчлээд одоо ээжийг ямар ч байсан 3 жилийн амь настай гэж хэллээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүн чинь одоо бас их сонин хүн байна л дээ. Тэр би дахиад эмчилгээ хийхгүй. 3 жилийн амь настай би эмчлээд яад нэг бол өөрийг нь зовж яана, хүүхдүүдээ зовоож яана. Одоо ингээд эмчилгээ хийхгүйгээд тэгээд гэртээ хэвтээд байсан байгаа юм. Тэгээд 2008 он ихээр болохдоор хүн одоо юунаас хөх хотоос миний ном судар одоо энэ юмнуудыг одоо суралцах хичээлүүдийг өгсөн байгаа. Тэгээ хөхтөө бас нэлээд энэ номыг үзээд одоо хүмүүс энэ одоо CD-ийг сонсоод одоо хүн их сайн болж байгаа ээж сонсоорой гэдээ ингээд хэлээд өгсөн. Тэгээд энэ настай эхлээд сонссон байгаа. Сонсоод одоо эн чинь эрүүл амьдрах арга ухаануудын заах хичээлүүд шүү дээ. За тэгээд ингээд сонсоод биеийн тайвшрын амруулах өөрийгөө эрүүлжүүлэх энэ хичээлүүдийг сонсоргүй. Би энэ аажмаар их сайн болсон. Тэгээ аажмаар сайн болсон байгаад сонболоод 2 жилийн дараа бас их гайгүй болчих гинэ. За тэгээд одоо тухайн газрынхаа эмнэлэг дээр очиод ингээд эмэгтэйгийн салаанд үзүүлээд эмэгтэйгийн энэ салааны хорт тавдар байгаа гэдэг үзүүлсэн чинь ордосгүй идэгцэн байна гэж байгаа байхгүй юу. Юун 3 жил амьд явна гэсэн одоо 2007 оноос чинь одоо 6-7 жил болж байна да. 7 жилч болчих тийм ээ. 7 жилийн тусдад энэ хүн одоо сайхан амьдрахаар барахгүй гэр зүрийнхаа жаахан ажлыг хийж идэж, овтос унраа угааж байна гэж унтаж амархан сайн биеийн саруулхан хоол идэхэн сайхан би очиж уулзсан л да. Тэгээд би эзний овшуунд очиж ухаагуулах хэлтсээ телевизээр одоо хамтран бид нар нэг эрүүл мэндийн нэвтрүүлгүүд бэлдсэн юм л да. Тэгээ би нэгдүгээр удаа очихтаа бодож байсан байхгүй. Энэ хүн бараг гүү болсон байлгүй дээ. Тим хүнд өвчтэй хүн гэж бодоод би тэгээд бодоод өнгөрцөн. Дараа удаа нь 2 дугаар удаа очихынхаа өмнө би хөх хотод бодож олоо. Үгүй энэ нэр нь хүнийг бодлоороо нөгөө ертөнц рүү явуулчих арай горгүй юм аа. Энд ч арай буруу байна. Тэгээд тэр хүүн бэжэнд байгаа байхгүй. Би тэгээд хүүдрөө нуцтаад асуусан. Танаа ээж чинь одоо сайн байна уу? Юу болсон бэ гэсэн чинь манай ээж чинь одоо таны дэрийг хичээлээ суралцаа байгаад эдгэр чинь зөв зүгээр байгаа шүү дээ. Тэгээд би дараа удаа очихтаа тэр юуна ухаалах гэтсэн дарагтай уулзаад за би нэг ийм нэг хүн миний хичээлийг сонсоод их сайн болсон гинэ гэсэн чинь тэгвэл би телевизээр оноос одоо сурвалжлагч томилч чи очоод тэрийг нэг харж үзээд тэгээд бас нэг яг болж өгөл нэг шингээлт хийгээд ирээ гэсэн. Тэгээ оцсон тэгээд тэр настай ээж бол их баяртай байсан л дээ бид хоёр яриад ингээд шингээлт хийгээд тэгээд тэр одоо 6-7 жил тэр хичээлийн суралцаа сонсоод байж байгаа. Тэгтээ өдөр сонсдоггүй нэ. Одоо бол эхлээд бол өдөр сонсдог байсан эхний 1-2 жил. Одоо бол тэгэл байнга бас энэ тэндээ сонсоод ингээд байж гин гэж байгаа байхгүй. Одоо тэгээд маш их сайн байна лээ тэр их сайхан ярьдаг болсон их гоё байна л би тэгээд бас их баярлсан л да. Тэгэд энэ боттой шингээлт байгаа. Энийг одоо бас үзэж болно шүү дээ тийм ээ. Энэ бол боттой юм бол боттой юмтай. Гэвч бол энэ хүний өвчнийг эдгээс нь миний гавья биш л дээ. Би зөвхөн энэ хүнд ямар үйлдэлийг үзүүлж байгааг сурах
эрүүлжих арга замыг зааж өгч байна. Би зөвхөн нэг туслах эмчилгээ төдий юм. Гэвч хамгийн гол асуудал энэ хүн өөрт нь байгаа байхгүй. Энэ хүн энэ хичээлийг сураад одоо өөрийнхөө хоолтоо өсвөлээ, сэтгэл зүй өсвөлээ олон зүйл дээр одоо энэ чинь өөрийгөө зөв хөтлж авч яваа. Тэгээд энэ хичээлээс сайн сэтгэл зочрол аваад сайн энерги үүсээд өөрийнхөө нууц хүчин чадал, даалт хүчин чадлыг л одоо сэрээж байгаа байхгүй. Ингээд сэрээд ирэхтээрээ энэ хүн өөрийгөө зөв хөтлж аваа, зөв эмчилгээ зөв болоод одоо өөрийгөө эрүүлжүүлж штэ. За тэр дээдлийн хэлсэн энэ Бээжингийн ясан Жаунли гэдэг эмэгтэйч бүр адилхан. Тэр өөрийгөө зөв хөтлж аваад ингээд сайн болохдоо зэрэг өөрийнх нь нууц хүчин чадал нь сэрээд ингээд сайхан өвчин эдгэрж байгаа байхгүй. Ийм болохдоор энэ арга замыг би бол энэ нийтлээ бол олон жил юм хийж байгаа л да. За тэгэхээр ингээд хүн эрүүлжиж болдсон байна гэдгийг бас энд хэлхийн тулд энэ хоёр шишээгийг оруулсан юм аа. За баярлалаа. Баяртай. 159 дугаар сэдв. За тэгвэл хоол хүнс бол амь нас оршинд үндсэн суурь шим тижээлээ гэж. Шим тижээл нь бол амьд бодисын эс нэгүрд бол шим тижээл ба энерги хангааж байдаг. Эд эрхтнээ хамтарсан үйл ажиллагаа явагдуулахыг баталдаг. Тухайлбал хүний амь нас нь бол ургаж байгаа жижиг нарсан модтой адил. Түүнд бол хөрөс, уус, шим тижээл, нарны гэрлийг гүйцэд тохиромжтой хангаавал сая эдрүүгнээр ургаж боож чадна. Үүнээс үзэгдвэл гүйцэд тохиромжтой шин тижээл амь насанд хамгаж бол маш чухал. Одоо нийгэм хөгжиж амьдрал сайжирж байна. Сайныг идэж, их идэж, жаргаж. Ингээд бол бие махбод нь улам чихрэг болсонгүй харин эргээд эсрэгээр бол эрүүл мэндийн талаар бол олон асуудал үүсч байдаг. Энэ нь юунаа учраас юм? Та зөвлөмж өгөх болов уу? Ер нь бол амь наснаа эрүүл мэнд байхад тулгын 3 чулуу хэрэгтэй. Энэ 3 чулуу нь юу юм гэвэл нэг нь зөв хооллох, нэг нь зохистой биеийн тамирын хөдөлгөөн, нэг нь сэтгэл санаагаа тайван амгалан байлгах юм аа гэж. Энэ доторын бас нэг одоо 3 чулуунаа нэг чинь бол зөв хооллох байгаа байхгүй юу? Ингээд бид нар байгалийн гаралтай тэгээд олон төрлийн, олон янзын, олон өнгийн хоол хүнсийг сайхан зөв тохиромжтой хэрэгжилж ядвал бид нар урт насалж удаан жарахын суурь болох юм аа гэж энэ хэлмээр байна. За тэгээд одоо хоол хүнс бол аль их тусмаа, аль олон тусмаа сайн биш ээ. Зөвхөн шим тижээлийн тэнцвэртэй байх хэрэгтэй байхгүй юу? Их л идээд байвал сайн удал биш байхгүй юу? Шим тижээл гэдэг бол харьцангуй тэнцвэртэй байх болдгоо. Юугийн шим тижээл гэж байгааг бол бид нарын өнөөдрийн Европ мэдлэгийн талаас бол уурэг, өөх, эрдэс бодис, витамин, тэгвэл нүүрс уснаа нэгдэл, ус, ширхлэгээд хүчил дөрвч ийм 8 төрлөөс одоо бид нар бол шим тижээл аваж амь насыг өргөжлүүлж байгаа юм аа гэж. Энэ дотроо бол одоогийн байдлаар аваад хэлэх юм бол одоо уурэг, өөх, чихрийн төрлийн бодис илүүдэж гинэ. Ингээд одоо бид нарын энерги хитэрж гин. Харьцангуй нөгөө талаараа бол витамин, эрдэс бодис, ус одоо тэгвэл ширхлэгээд яахан дутмагаас болоод бид нар яаж яанаг вэ? Шим тижээлийн тэнцвэр алдагдаж байна. Ер нь юм бол амьд бодисч бай, ургамч бай, юу ч бай шим тижээлийн тэнцвэр алдагдах юм бол өвчин үүснэ шүү дээ. Ингээд бид нар одоо халдварлын бус чанартай шим тижээлийн тэнцвэр алдагдсан өвчин их хэмжээгээр үүсэн гарч байгаа байхгүй юу. Энэ бол одоогийн хүн төрөлхөйтний хамгийн их одоо дайсан болж байгаа юм аа. Эрүүл мэндийн дайсан болж байгаа юм аа. Үүнийг нийтэмдэр бид нар баян эрхэм өвчин гэж нэрлэж байгаа байхгүй юу. Одоо бид нар одоо сайн мэдэндээ одоо энэ эрүүл мэндийн чинь нэг эрүүл мэндийн сувраг гэдэг байдаг шүү дээ. Ерөнхийдөө хооллохтан бол энэ эрүүл мэндийн суврагаар баримжаа болох хэрэгтэй. Хамгийн дээдлэлтаар нь бол одоо давс болоо тос 2 байгаа шүү дээ. Тэгээд доошоогон одоо буурцаг, тэгээд цагаан эдээ, тэгээд одоо ногоо, жимс, тэгээд олон зүйлийн хоол ороо доортолт нь бол суур хоол нь бол хайшил тарай төмөс тийм ээ. Төрлийн хоолууд болж байгаа. За энэний дагууд ерөнхийд нь хооллоход бол эрүүл хооллолтонд орно гэж би бодож байгаа. Шим тижээлийг бол амьд бодисын одоо үндсэн дээр хамгийн чухал суурь нь шүү дээ.
Иймээс одоо эхийн уурга сүүгээс гадна ямар нэгэн хоол хүнс хүнд бүрэн төгс одоо тийм шимт хичээлийг олгож өгч чадахгүй. Тийм болохоор л бид нар маш олон төрлийн, олон янзын, олон өнгийн, олон төрлийн хоол хүнсийг хэрэглэж шимт хичээлийг харьцангуй шимт тэнцвэртэй байх чухалтай байгаа байхгүй юу? За жишээлээд хэлэх юм бол манай улс бол 25 төрлөөс дээш идэгж байна. Япон улс бол 30 төрлөөс дээш идэгж байна. Төрлийн хоолыг өдөрт иджээ гэж байгаа байхгүй. Ийм олон төрлийг идэх учир шалтгаан нь юу байна гэвэл энэ олон төрлөөс л олон зүйлийн шимт хичээлийг ингэж авч явах хэрэгтэй. Нэг төрлийг идээд байвал хор болно шүү дээ. Тийм ээ. Ийм болохоор тэгвэл бид нар хамгийн доотлын хэлбэр арга бол олон өнгийн лимээ гэж улаан ногоон тэгээд шара хара тийм ээ. Тэгээд олон зүйлийн хоол хүнсийг идэхдээ бид нар сая шимт хичээлийг олно. Тэгээд олон өнгөнөө цааталд бас олон зүйлийн учир нуугдаж байгаа. Тэгээд олон өнгөн гүн болвол нэн илүү шимт хичээлтэй байдаг. За энийг одоо ингэж нарийн тайлбарлаж одоо энд яг түрүүн би бас ярьсан байхаа гэж бодож байна. За ингээд одоо хоолны шимт хичээлийг ерөнхийд нэг 5 дэс хувааж байгаа юм л да. За ингээд ургамлын гаралтай хоол хүнсээ гэхдээ одоо бид нар даваад хэлэх юм бол одоо буудай гэдэг юм уу, ургамл тармилын тартлаа, төмөс гэдэг юм уу, одоо тэр олон төрлийн буурцгууд юм уу. Энэ нь бол голдуу нүүрс усны нэгдэл, эрдэс бодис, витаминтай, ширхлэгтэй ийм энергийн эрэлт болж байгаа байхгүй юу. За тэгээд энерги гэдгээ шимт хичээлийн эрэлт байна. За хоёрдугаар байдалд нь бол ургамлын гаралтай хоол хүнс гэж хувааж болох юм. Тэнд дотор мах байна, тийм ээ, өндөг байна, сүү байна. За энэ дотор бол голдуу уурга, өөх, эрдэс бодис, витамин А юм уу, витамин Б-ийн төрөл байж болно, тийм ээ. За дараад нь 3 дугаар төрөлөөр орох дээр нь бол буурцгийн төрлийн хоол. Манай монголчууд буурцгийг их бага идэж байгаа байхгүй. Буурцэг бол маш сайн уурга. Тийм болохоор буурцгийг заавал идэж сураарай. За уурган дотроос бид нар юу авнаг бол сайн уурга авна, сайн төрлийн тос авна. Энэ тос малын тос ч н одоо их бөмбөг тос байгаа байхгүй. Буурцгийн дотор сайн тос байна. За тэгээд бас эрдэс бодис витамин байна. За ийм ширхлэг бодис байна. За дөрөвдүгээр төрөл нь ороод ирэхээр ногооны төрөл болж байгаа байхгүй. Ногоо жимсийн төрөл, тэгээд замгийн төрөл. За замаг одоо манай монголчууд нинч одоо хэлэхгүйднийхээ идэж чадахгүй л байгаа л да. За замгийн одоо юун дотор бол одоо эрдэс бодис витамин ширхлэг бодис дээр голж яадаг. Энэ ч одоо маш их чухал юм байхгүй. Тэгээд одоо түүхийн ногоо байнга иджээ гэж би хэлээд байдгийн гол учир нь хаана байна? Бид нарын тархинд энэ суйрлуулах гэж байгаа байхгүй. Ногоогоо идээ. Тэгээд ихтэй түүхийгээр нь идвэл витамин С-ийг авд юм аа, С-ийг авд юм аа гэж хэлээд байгаа байхгүй. Нэг үгийг одоо 21 дагаас дээш давтаад 21 өдрөөс дээш давтахтаар л тархинд суйрлаа. Тэгээд бид нар өөрийгөө зөв хөтөлдөг болж байгаа байхгүй. За 5 дугаараар нь бол одоо шулуун одоо цэвэр энерги тоол. За тэгвэл одоо тос бол шулуун цэвэр энергитэй. За тэгвэл дос ургамлын дос тийм ээ, амтны өөх. За дээрэс нь бидний одоо цэвэршүүлээд маш цагаан болгоцсон цагаан будаа гурил хоёр бас цэвэр энергитэй орж байгаа байхгүй. Тэр дотор байгаа олон зүйлийн шимт хичээл нь ингээд төрлийн явцад хаягдаад алга болчих. Хамгийн хэрэгтэйг нь хаяад хамгийн их одоо бидний үед бол хамгийн хэрэгцээ багтайг нь одоо бид нар тачраад явж байгаа. Энэ цаав цагаан болж. За дээрэс нь одоо тэр хоолны цагаан шихэр тийм ээ, тэр чинь одоо шуудалд энергитэй. За арх байж болно тийм ээ. Тэр пунтүүц фунтио байж болно тийм ээ. Эднэр бол цэвэр энерги байхгүй. Энэ дотор бол энерги хангахаас бид нар бол шимт хичээлийн утга их дор байдаг байхгүй. Тиймээс одоо сонгох үедээ одоо нэг илүү одоо тэр пунтүүц гэдэг юм уу, архич гэдэг юм уу, энэ цагаан бол эдгээр шимт хичээл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар шимт хичээл бүдүүлэг хоол хүнсийг хэрэглэнэ гэдгийн гол учир бол олон зүйлийн шимт хичээлд байгаа юм аа. За энэ хүртэл яриа баярлалаа.